iOS 16.3-ны апдейт гарсан байна. 16.3 суусан iPhone 10 дээр апдейтыг нэмжээд 191.3 МБ-аар ирсэн байна. За, апдейт хийхээс өмнө яг одоо 33.109 ГБ сул зайтай байсан. Апдейт хийсний дараа 32.32 ГБ-ны сул зайтай болжээ. Тэгснээрээ өмнөхөөсөө 770 МБ илүү үйлдвэрлэлийн системийн код нь эзэлдэг болсон байна. За, тэгээд үйлдвэрлэлийн системийнх нь код нь 20 том D67-тойгоор гарсан байна. Settings about гэдэг iOS version дээр ингээд дараад тэгээд learn more гэдээ дарчих юм бол яг нарийн яг юу хийсэн бэ гэдгийг нь бичсэн байсан. Хамгийн одоо ихэнд нь бол iCloud-тай холбоотой ингээд ерөөсөй хариухгүй байсан юм алдаа байсан юм байлээ. Тэр нь ингээд засагдсан юм байна. За тэгээд Siri Find My-тай бол ингээд ерөөсөө цуг ажиллаж ерөөсөө болохгүйсэн юм. Тэр нь бол ингээд засагдсан гэж байна. За тэгээд 14 болон 14 Pro-гийн загварууд дээр одоо crash detection-ы одоо юм бас сайжруулалт бол орсон гэж бол хэлсэн байна. Айгүй цомхон апдейт гэж ойлгож болно. Угаас апдейтыг нэмжээж бага байсан. Тэгээд тасалтанд орж ирсэн коднууд нь ч айгүй цомхон болоо ингээ орж ирсэн байна. Apple-ийн сайтн дээр яг мэдээлэл available байдлыг яг ямар кодны сайжруулалт орсон бэ гэдгийг нь бол бичсэн байсан. 16.3-ны үед kernel дээр нь байгаа юм байлээ. За тэгээд security гэж яг бүр орж ирж байгаа юм байлээ. За тэгээд WebKit дээр бол ингээд орж ирж байгаа юм байлээ. Айгүй товчхон 3хан зүйл бол орж ирсэн байсан. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord server бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. Мэдээж хэрэг үйлдвэрлэлийн систем болгон дээр нь би яг одоо benchmark оноог нь бол ирээ явж байгаа. За тэгээд benchmark-ыг нь апдейт хийсний дараа яг CPU хэсгийн хувьд одоо CPU-ха хэсгийн хувьд 3 удаа явуулаад дунджаар авж байгаа болоо тохиолдол нь multi-core score-ийн хувьд 2310, single core score-ийн хувьд 932 бол авсан байна. За single core score-ийн хувьд бол өмнөх 16 3-тайгаа харьцуулахад одоо 15-аас 17 он бол нэмэгдэж авсан байна. Энэ бол сайн гэсэн үг. За харин multi-core score-ийн хувьд бол өмнөхөөс бол ойролцоогоор 200-аар бол бараг л бага оноо авсан. Энэ бол одоо жоохон тааруул үзүүлэлт болж таарсан. За харин Compute-ийн хувьд апдейт хийсний дараа 3 удаа бол яг тест бол явуулсан. За тэгээд дунджаар авж байгаа тохиолдол нь бол 3539 оноотой байсан. За энэ нь өмнөх iOS 16 3-тайгаа харьцуулахад бол ойролцоогоор 100-аас 200 оноо мөн адил одоо багаар авсан. Энэ бас жоохон тааруу мэдээ болж таарсан. Хэрвээ та нар яг үйлдвэрлэлийн систем iOS 16 3.1 болгосон бол одоо та нарын ямар гар утсан дээр чинь одоо батарейны хувьд бас үйл ажиллагааны хувьд хэр байна гэдгээ комент зэгт бол бусдтайгаа бол ингээ хуваалцж байгаарай. iOS 16 4-ийн хувьд одоо хөгжүүлэлтийнх нь үйлдвэрлэлийн системийн дөнгөж ихнийх дээр явж байгаа. iOS 16 4-ийн developer beta 1 гэсэн үг. Хараахан 2 нь бол одоогоор бол гараагүй байна. За яг энэ дээр бол яг шинэ зүйлсийг ялчгүй дурдах хэвээр зүйлсийг юу байсан бэ гэхээр за шинэ бол image-нууд л нэмэгдсэн. Би ойролцоогоор нэг сар 2 сарын өмнө одоо яг 16 4 дээр нэмэгдэх магадaltaй image-нууд гэж бол одоо пост бол хийсэн. Тэрний дагуу одоо зарим нэг одоо зүйл нь таарч зарим нь бол таараагүй. Гэхдээ ямар ч үсэн юм шинэ бол image-нуудтай бол болсон 16 4 дээр. За тэгээд энэс гадна өөр чухал одоо яг чухал дурддагдах цөөхөн зүйлсүүдийн нэг нь юу вэ гэхээр одоо үүнээс цааш ямар нэгэн байдлаар аль үйлдвэрлэлийн системүүдийг нь авах вэ гэдгийг бол юм сонгодог юм цэстэй болсон юм байлаа. Энэ бол надад үнэхээр таалагдсан. Яг зөвхөн одоо public beta-г сулгаж явах юм уу зөвхөн одоо хөгжүүлэгч нарын одоо beta-г сулгаж явах уу гэдэг одоо сонголтыг нь одоо чи өөрөө бол ингэ сонгож болдог болсон байх нэ. Тэгэхээр энэ бол үнэхээр надад бол гой санагдсан. За тэгээд iOS 16 4-ийн хувьд олонний засагдахыг сүүлийн эцсийнх нь хувилбар хизээ гарах вэ гэхээр ойролцоогоор бол 3 сарын дундуур эсвэл 3 сарын дундаас нэг жоохон өнгөрөөл бол би бол гарна гэж бол одоо бодож байна. Апдейт хийх нь зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа. За яг өмнөх яг 16 3 дээр л яг хоёрхан утас бол дурддагсан тийм үү? 13 mini, 14 Pro Max-ууд дээр бол 16 3 бол арай муу материалтай байна гэж бол одоо би хэлж ийсэн. За харин 16 3-ны апдейтэн дээр одоо 14 Pro Max-ийн хувьд одоо бас арай дээр болсон байна гэсэн зүйлийг би бол олж чадсан. Тэгэхээр тэр нь бол сайн мэдээтэй байна. За тэрнээс гадна өөр ямар сайн мэдээ байна вэ гэхээр одоо 16 3-тайгаа харьцуулахад 16 3-ийн дийлэнх бүх утсан дээр бол айхтар бол одоо муу бол биш байгаа. Гэхдээ 16 3-тайгаа харьцуулахад 16 3-ыг нь бол батарейны хувьд бол сайжраагүй. Огт бол сайжраагүй. Ямар ч үтэн дээр огт сайжраагүй. Харин яг ялмгүй л одоо баг гэсэн үг. Гэхдээ тэр нь бол нэг амар одоо нэг 2 цаг те 30 минут одоо те 10 20 минутын тийм амар зүрх бол гарна гэсэн үг бол биш. Гэхдээ зүгээр яг апдейтийг бол нэг айхтар айгаад амар муу болцсон бол зүйл бол огт байхгүй. Тийм репорт бол нэг ч олдоогүй. Тэгтээ 16 3-тайгаа харьцуулахад 16 3-ыг ялмгүй л сул байгаа. Тэгтээ ямар ч байсан ингээ 2 апдейт дараалаад батарейны хувьд айхтар санаа зовох зүйлгүй юм апдейт гарсан нь бол их одоо их сайн мэдээ бол ингээ болж байна.